Дайцаа аваад ганамган дэслээ нэгээд замгаа 2-3 удаа татаад аюулгүй рүү чиглэж гоох дараа цэцэн соёлоод зүсгээ тавина. Галт зэвсэг эзэмших сургалтыг хариуцсан алах мэргэжилтэн хошууч бат цэрэн галт зэвсэг эзэмших яг энэ сургалтын хүрээнд ийм Монголыг холбосон надад бол их амар санагдлаа. Иргэний болон хариул хамгаалалтын зорилттой галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюул байшааны сургалтыг 2015 оноос хойш одоо бүтэлцэн явж байна. Иргэдэд чирэгдэл буюу хурдан шуурхай үйлчлэг авах боломжийг суулж үзээд ийм Монгол эдсээр хандан бүртгэлээ хийх боломжийг бүрдүүлж тухайн үйлчлэгийг нэвтрүүлсэн байна. Өмнө нь иргэд сургалтанд хамрагдахын тулд иргэний үйлчлэгийн авалгаа, орсон сургуулийн авалгаа, маш итгэлийн авалгаануудаа хийх, мөн иргэдийн агчид нэгтийн дагуу хариу дүргийнхаа нэгдсэн юм зүйлс сургалтын төлбөрөөр батлан боловсрол бишээгээд тухайн бүрдүүлсэн материалуудаа сургалтад хамрагдах бүртгэлээ хийхин тулд сургалтын төлбөр ирэхэд 2-3 цаг зарцуулан өгч сургалтад бүртгүүлээд явах бүтэн өдрийн ажил нь алдагдсан байсан. Одоо захимаар бүртгэлээ хийснээр ямар ч бэлтгэл бишэлгүй цаг хугацаа байсан зүйлс. Иргэд сургалтанд хамрагдахын тулд эхлээд эрүүл мэндийн агч нэгтийн дагуу өдрөөр бичсэн юм зүйлс байх ёстой. Ийм Монгол веб хуудасаар ороод сургалтанд хамрагдах хүсэлтгээ тахад сургалтын үйлчлэгээ авах зэс гарч ирнэ. Тухайн иргэний гаргасан хүсэлтийг хүлээн авч хэмж үзээд цагаар төлбөр төлөх хэмжил явуулсан дараа иргэний хэмжлэлийн дагуу төлбөрийн түвшин сургалтанд хамрагдах хэрэг үүснэ. Галт зэвсгийн тухай хууль маань 2015 оны 8 сарын 7-ны өдөр батлагдсан гарсан байна. За энэ хуулиар тухайн иргэний галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах, аюулгүй байшаа хангах тийм боломж нь бүрдэж байгаа гэсэн үг. Энэ хуулиараа мэдээж иргэн 21 наснд ирсэн иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бол та галт зэвсэг эзэмших болно л гэж байгаа. Мэдээж галт зэвсэг эзэмших, ашиглахын тулд та манай цагдаа төслийн зүйн зэрэг сургалтын нэгдсэн төвөөр зохион байгуулж байгаа тухайн сургалтанд хамрагдаад галт зэвсгийн сургалтын гэрчлэгээ авах. За энэ сургалтын гэрчлэгээ авснараа та Монгол улсад хүлээмж зөвшөөрөгдсөн галт зэвсэг эзэмшиж болно, ашиглаж болно, хадгалж болно гэж байгаа юм. Хуулиараа галт зэвсэг эзэмшиж байгаа, ашиглаж байгаа иргэн та бол аюулгүй байдлаа хангах ёстой, хариуцлагатай иргэн байх ёстой. Мэдээж хариуцлагатай иргэн гэдэг нь эхний ээлжийн мэдээ сургалтандаа суугаад тэр галт зэвсэг эзэмшиж байгаа хүн чинь аюулгүй байдлаа хангаад ашиглахаас хуулаад, хадгалахаас хуулаад зэрэгэний мэдлэгтэй мэдээлэлтэй болж байгаа мөн тийм хариуцлагатай байж тухайн хажуудах иргэндээ бас тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлнэ. За мөн ялгаагүй жил болгон галт зэвсгийн тоолготой хамрагдах татвараа төлөхтэй энэ зэрэгэний эрх зүйн харилцаанд оролцох учраас хариуцлагатай иргэн байгаарай гэдгийг хэрэгтэй бас мэдээлж хэлдэг. Хоёр сая галт зэвсэг аюулгүйгээр ашиглах талаар сургалтандаа суучаан сая буудлах хичээд байж гэн. Тэгээд сонирхолтой боловч маш хариуцлагатай зүйл байдаг гэдгийг миний хувьд ойлголоо. Яг иргэний үргээ биелүүлээд галт зэвсэгтэй хэрвээ бид нар зөв зохистой харьцаад зөв зохистой хадгалалт хийж сурах юм бол одоо аль аль талдаа маш хэрэгтэй гэж ойлголоо.